За сайн уу манайхаа Universe has your back номын маань 3 дахь chapter эхлэх гэж байна. Тэгэхээр яг өмнөх chapter дээрээ бидний ингээ хичээл нэмэгдээд явж байгаа учраас улам ойлгомжтой, улам илүү одоо хэрэглэхэд амархан болох гэж бодож байна. Тэгэхээр энэ 7 хоногийн маань сэдв болвол биднэрт ингээд дээрээс үг дээдсээс юм уу Universe-с ямар нэгэн зааварчилгаа дэмжлэг ер нь бол байнга ирж байдаг. Гэхдээ тэр нь зарим үед яг үнэхээр тэгж санагдахгүй гэхдээ бас байж болно. Буюу you are always being guided even when it doesn't feel like it гэдэг нэртэй сэдв байгаа. Тэгэд энэ бүлгийг ерөнхийд нь ингээд товчлоод ярих юм бол гол санаа нь хорвоо ертөнц бол бид нар өмнөх хичээл дээрээс үзсэн тий хүн юм сурах гэж ирсэн гэж байгаа. Тэгээд хорвоо ертөнц бол ерөөсөө таны classroom буюу хичээлийн анги танхимчин юм аа. Тэгээд тантай учирж байгаа хүн болгон таны бие даалт, гэрийн даалгавар юм аа. Тэгэхээр та одоо энэ ангийг төгсөхийн тулд бүх бие даалтуудаа хийсэн байх хэрэгтэй. Тэрийгэ тооцоолох хэрэгтэй. Тэгээд тэндээсээ сурах зүйлээ авсан байх хэрэгтэй гэдэг нөхцөлтэйгээр одоо бид энэ хичээлээ давах нэ. За тэгээд олон зүйл ярилгүйгээр шууд энэ чаптераас одоо биднэрт өгч байгаа энэ бие даалтаа би хийя гэж байгаа зүйлс маань юу байх вэ гэдгийг 7 дараалтаа ярив. Ийм яриа байдаг ч тийм надад дандаа яг ийм хүмүүс тохиолдох юм а ч юм уу хосын харилцаан дээр ч юм уу те яг хүмүүсийнхэн зүс нь хувраал нэр нь өөрчлөгдөөл ингээл ямар нэг зүйл нь өөрчлөгдөд байгаа болохоос нөхцөл байдал дандаа адилхан. Тэгэхээр та тэр нөхцөл байдлыг өөр дээрээ дуудаад байгаа гэсэн үг. Тэгээ танд ямар ч ерөөсөн юм санамсаргүй тохиолдлоор энэ зүйлийг давах ёстой гэд одоо тэр хүмүүс ирээгүй зайлшгүй одоо маш төлөвлөгөөтэйгээр таны амьдрал дээр ингээд тавигдаж өгж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр та найз нөхдийн тал дээр ч гэсэндээ дандаа надаа ийм токсик хүмүүс таарах юм а ч юм уу эсвэл яг ингээд ийм юуны тэ мэтгэлцлийн асуудалтай найзууд байх юм а ч юм уу ямар нэгэн танд амьдралд чинь ингээд давтагдаад байгаа тухгүй зүйл байгаа бол тэр нь юу гэсэн үг гэвэл та ерөөсөө эндээс нэг зүйл сурах ёстой. Assignment хийх ёстой, бие даалтаа хийх ёстой. Тэгэхгүй бол та ингээд зүхтаж олно. Зүхтлаа гэхэд дахиад нэг өөр хүн дүрээ хуургаал яг энэ нөхцөл байдал дээр тань дээр хүрээд ирнэ гэсэн үг. Тэгэд энэ дээр манай номын зохиолчийн client Lance гэж залуугийн тухай гардаг. Тэгээ багасаа ер нь ингээд ээж аав өсөхдөө чи тийм амар сайн биш ээ тий чи хангалттай сайн биш гэдэг юм мэдрэмжийг дандаа өгсөөр байгаа том болсон. Тэгээ том болохдоо тэр мэдрэмжээсээ зүхтахын тулд ингээд янз бүрийн бодис хэрэглээл тий согтууруулах хундаа хэрэглээд ингээд явж ийсэн. За ер нь ингээ болий гэд нэг дотроос нэг дуудлага ирээд тэгэж явж агаад энэ габитэд таарсан байгаа. Тэгээд таарад явж байгаа бүх зүйл ингээ багаар те идгээд ингээ гой болоо явжсэн чинь айгүй гой найз хүнтэй болсон. Тэгээд тэр найз хүн ингээ бүр perfect. Бүх юм амар гоё. Яг тэр ланст таарсан тийм эмхтэй байгаа байхгүй. Нэг л асуудалтай. Тэр нь нөгөө нэг эмхтэйгийнх нь ингээ хийж байгаа зүгээр л ингээ ойр зүрийн яриан дундаараа оруулж ирж байгаа юм тоглоом, наргаан. Уг нь бол айгүй гоё шүү дээ тийм хөвчлөлтэй хүмүүс чинь. Тэгсэн чинь тоглоом наргаан Лансын яг тэр нөгөө дотор тийм I'm not good enough гэдэг мэдрэмжийг ингээ гаргаад идэг. Тэгээд Ланс зүгээр л ингээ тоглоом бүгд мэдж хахад энэ мэдээг чи мдэггүй юм уу гэдгийг нэг инээдэмтэй хэлээд идэг ч юм уу те. Эсвэл одоо чи ингээ зүгээр юм амар энгийн юу дагаад жор дагаад хоол хийж болохгүй юм уу ч юм уу нэг ийм амар энгийн юмнуудаар гэхдээ нөгөө Лансын хувьд болохоор амар хүнд байсан ингээ зүрх рүү ингээ хүрээд исэн байна. Тэгээд Ланс Габи дээр очиж за би өөрөөс салъя гэж бодож байгаа. Тэгээ яагаад гэвэл энэ нэмэгтээд надаас хамаагүй сайн хүн уучлах хэрэгтэй. Тэгээ надаас бүр ингээд better хүнтэй уулзраад ингээ гоё амьдрах баха. Тийм болохоор би ингээ холтлоо гэдгсэн. Тэгээ ингээ Габи яриануудаа хийсээр агаад ойлгосон зүйл нь юу вэ гэсэн чинь Лансын яг дотор хүн нь би ингээд хангалттай сайн биш гэдэг ингээ дотроо үлдсэн. Тийм болохоор яг тэр нөгөө төгс байгаа хүнээс хүртэл ингээд тухгүй байх мэдрэмжийг олоод байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл энэ удаагийнх дээр ч гэсэн ингээд Ланс за ингээд салаад чи надаас ингээ гой хүнтэй уулзраарэ гэд ингээ явууллаа гэхэд дараагийнх нь эмэгтэй дахиад тэр хүнийг яг хизээч бүрэн сайн юм шиг мэдрэмжийг өгөхгүй. Тэгэхээр энэ дараагийн 7 жагсаалтыг Габигаас Ланст хэлж өгсөн. Тэгээд Ланст хүнийхэн дагуу хийгээд одоо өөрийгөө ингээ идгээж ойлгосон. Хэрвээ яг одоо таны амьдралд яг энэ нэг юм асуудал ч юм уу те энэ нэг юм тухгүй мэдрэмжтэй салахгүй маа надаас гэж бодож байгаа юм байл тэрийгэ бариад авчих. Тэгээд хэдүүлээ ингээ 7 шатаараа явъя. Хамгийн ихнийх нь ерөөсөө л хүлээн зөвшөөрнө. За энэ зүйл ер нь ингээ надад дахин жоохон өөр өнгө аясаар ирээд байна. Угаасаа би одоо эндээс юм сурах хэрэгтэй юм байна. Миний бие даалт юм байна.
Окей, ингээл болоо эхний шат. Тэгээ цаашдаа яах уу, юу яг яана гэсэн үг гэдэг дээрээ санаа зовхгүй. Бид нар одоо юуны тулд юм гайдтай явж байгаа лээ. Дээрээс нь universe байгаа үлээ. Эхний ээлжинд та яг тэрийгээ өөртөө хүлээн зөвшөөрөх нь бүр хамгийн чухал үе шат болж байна. Тэгэхээр танд нэг тухгүй ч юм уу нэг юм токсик юм руугаа дахин орчоод эсвэл нэг ажилд орсон ч гэсэн тэр ажлын дандаа нэг тийм парер нэг юм зүй тогтол ажиглагдаад байвал тэндээс л та юм сурах ёстой, нэг зүйлийг адилхан хийх ёстой гэсэн үг. Тэгэхээр энийг энэ парер-ыг юу гэж тайлбарсан бэ гэвэл хүн мэдээж зүхтаж болно тий. Одоо ингээд яг зүгээр юм тойрог замаар гүгээд байгаа гэсэн үг юм байна. Бид нар ингээл гүгээд байгаа. Тэгэл яг тэрийгээ ингээд сэтэлж гараад өөр тишээ явахгүй л бол тэр тойрогоос гарахгүй. Гэтэ зүхтаж болно. Үе бид нарт ийм зам гарч болох зам харагдана. Гэтэ тэр нь айгүй айдастай. Яана энэний цаана юу байгаа юм бэ? Би энэгээр гарч чадах юм болов уу, чадахгүй юм болов уу? Цаана юу байгаа юм бол юм бөө юм бодогдоод айдас төрөөд тэрүүгээр гарахгүй. Тэгээд зүхтчихна. Тэгээд зүхтна гэдэг нь нөгөө тойрог дотроо л яваад байна. Яг нэг ирсэн газараа дахиад ирээд. Нэг ирсэн газараа ирээл. Тэгээд явандаа хүн цаг хугацаа тий энергийн хувьд дуусаад шавхагдаад ирэхээрээ сурхаас өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо хэдүүлээ энэ номыг уншиж байгаа. Тэгээд энэ хичээлээ хийж байгаа үедээ яг танд нэг тийм давтагдаад байгаа зүйл байвал ерөөсөө хүлээн зөвшөөрье. За би даалтаа хүлээж авлаа. Хий да гэл болоо. Хоёр дахь нь та энэ assignment-аас зүхтаж чадахгүй гэдгээ бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Саяны ярьсан шиг тий тойрог гүйлтэн донд угаасаа орцсон бид нар. Тэгээд энэ ер нь угаасаа тойрог гүйлт дуусахгүй юм шиг байлээ. Энэ spirituality-г судлаад байхаар тэгэхээр одоо өгсөн болгоны за гэлс сураад сайжраад өөр дээрээ ажиллаад яваад байхгүй бол ер нь ингээд ядарч туйлтлаа л нэг тойрогн дунд гүгээл тэгээд дундаас нь ямар ч мэдрэмжгүй нэг тийм айдсын мэдрэмжтэй нэг юм дутуу мэдрэмжтэй ингээд амьдраад ах юм шиг санагдсан. Тэгэхээр тухайн үедээ л та за одоо биш гэж бодож байгаад зүхтлаа гэхэд дараа нь та яг тэр нөхцөл байдалтай ирнэ. Гэхдээ жилийн дараа 2 жилийн дараа 3 жилийн дараа гээд this is never gonna end. Яг манай коучинг ангийн нэг охин гэд амьдрал дээр надад бүх зүйл айгүй олон юм давтагдаад давхардаад байна. Тэгээ өмнө нь ч гэсэн би юм коучинд орж исэн. Тэгээд ингээ бүтэн CV-тэй ч гарч чадаагүй. Одоо би давтамааргүй байна. Гэвч амьдралд нь айгүй олон зүйл ингээ араасаа гарч ирээд би шал буруу цагтаа ороод ирчих гэж хэлж байгаа байхгүй юу? You know what? No. Хамгийн зөв цагтаа хамгийн зөв газараа байна. Тэгэхээр яг л тэр pattern-аас яг нэг амьдралтаа ингээд за одоо би өстө гой зүтгэнэ гэгээд нэг юм зорилгоо төлөө явна гингууд угаасаа амьдралд чинь тэр асуудлууд гарч ирж байгааз. Энэ удаа ингээд зүгтсэн ч гэсэн дараагийн удаа дахиад гараад ирнэ. Тэгээд нөгөө нэг өөртөө нэг дотроо юм бодсон зорилго байгаа. Тэрнийхээ төлөө ингээд яг ажиллах гал дараагийн удаа яг бас гой зориг гаргаад ирэнгүүт дахиад баах асуудал гараад ирнэ. Тэгэхээр бид нар өөртөө энэ циклийг зогсоох ёстой гэсэн үг байна. За тэгээд эндээс ер нь бол цугтаж чадахгүй юм байна. Цугтаж чадахгүй газараа бид нар яах вэ гэвэл бүх хүчээ гаргаал тэмцэн штэ тий. Өөр угаасаа арга байхгүй хойшлуулж зөвхөн болно гэж байгаа. Тэгээ хойшлуулж хараас шал балаа байна. Окей. За тэгээд энэний дараагийн алхам нь аягүй чухал алхам. Honor your feelings буюу за энэ зүйл дээр ер нь тэр чигээрээ амьдрал биш вэ? Нэгхэн зүйлийг л та сонгож авах юм шүү. Тэгэхээр энэ зүйл дээр танд ямар мэдрэмж өгч ийн вэ гэдгээ бодъё. Яг ямар мэдрэмж? За энэ дээр нэг бясалгал орчин. Тэгэхээр бясалгалаа хэдүүлээ хамтдаа хийнэ. Яг ямар мэдрэмж төрж байгаагаа хэдүүлээ. Мэдээж аваа. Тэгээ энэ номон дээр бас хэлсэн ихэнх тийм self help те одоо нөгөө healing ч юм уу ингээд өөрийнхөө энэ дахин давтагдаад байгаа энэ зүйлээс гарах үед нь хүмүүс шууд хүлээн зөвшөөрөл за одоо гэл ингээд зүтгэждэг. Тэгэхээр нөгөө бүр доор нь ингээд дагтарчсан байж байгаа мэдрэмжэн дээрээ өөр ойлголт нэмээдгүй эн чин чамайг хүчтэй болгох гэж байгаагүй эн чин гэж чамайг л гой газар аваачих чаа гэд ингээд хэлээд байхлаар доороо байгаа зүйл нь улам тагтаршаад нэг л өдөр тесрэх юм уу те яг юм гой бүрэн ингэж өөрийгөө хаосолж идгээж чадахгүй. Энд чинь бидний өнгөрсөн цаг л гэсэн үг байхгүй да. Тэгэхээр тэр өнгөрсөн цагийнхаа тэр мэдрэмжүүдээ бид нар тавьж явуулж чадахгүй болчихно гэсэн үг юм байлээ. Тийм болохоор энэ яг нөгөө мэдрэмжээ бүрэн хүлээн зөвшөөрөх гэдэг нь маш чухал хэсэг болж байгаа. Тийм учраас тусдаа бясалгал болж орох юм. Мэдрэмжүүдээ хүлээж авсны дараа ихэвчлэн бид нар ингээд өнгөрсөн цагийн өөрийн мэдрэмж яг тэр зүйл хизээ гарч ирж исэн бэ гэдэг хүүхэд насн дээрээ жоох үе дээрээ ч юм уу те өмнөх цаг хугацаан дээр ер нь бол ингээд бидний дурсамж очтгоо дурсамжин дээрээ очиж ирж яадаг. Тэгэхээр одоо энэ call on compassion гэдэг нь бас айгүй чухал хэсэг болж надад санагдсан. Би өөрөө ч гэсэндээ эднэрийг бол туршиж үзсэн. Тэгэхээр
Энэ яг вэ гэвэл яг тухайн үед өнгөрсөн цаг дээрээ те одоо миний нэг сонгодог жишээ байгаа намайг ингээ авгууд маань залах уу гэдэг. Тэгэхээр одоо би ингээ яг өөрийгөө залах уу гэж бодсон байжснаа. За би ингээд залах уу гэгдэх энэ зүйлээсээ гарыг гэж бодчихлоо. Тэ мэдрэмжээ ингээ мэдрий хин нэгнээр залах уу гэж хэлүүлэх ямар байх уу? Би юуг өөрөөр хийх үү гэдгээ бодъё те. Ингээ бодсон чинь надаа ингээд мэдрэмжүүд маань орж ирэнгүүт яг баг байхад те чи ингээд том болоод хадамдаа гологдно. Яаж чи айлын авгаа болох гэж байгаа ингээл те. Тэр үгнүүд ингээл орж ирээл би нэг 7 настай те нэг юм охин ууралцсан гэртээ ингээл аим ухаарж мараал ингээл бэжсэн ингээд дурсамжин дээр очиж байгаа байхгүй. Тэгэхээр compassion гэдэг нь юу вэ гэвэл яг тэр үед одоо таны урд тэр 7 настай хүүхэд байна. Тэр хүүхэд уурлаад, уйлаад нөгөө бүх мэдрэмжүүд штэ уйлмаар санагдаж болно, уурлаж болно, яаж ч болно, гомдож болно тий. Хинч өөрийг ингээд хамгаалах хүнгүй ганцаарцсан байж болно. Одоо та тэр хүүхдийн урд байна. Гарын бариад тий би одоо өөрийнхөө 7 настай шүрээгийн урд ингээд зогсож байна. Бүх мэдрэмжүүдээ ингээд илэрхийлсэн хүүхэд. Одоо би юу гэж хэлэх вэ? Өөрөө өөртөө хэлмээр үгээ хэлэх ёстой. Тэгэхээр тий одоо миний хувьд бол би ингээд харж агаад залах уу гэдэг зөвхөн гэрийн ажил дээр гарч ирэхгүй. Чи өөр зөндөө олон зүйлээр ажилсаг штэ. Чи ийм юм хийж чаддаг гэдгийг нь хэлнэ те. Дээрэс нь яг хин нэгэнд ингэж хэлэгдэх хүн муухай байгаагийг чи ойлгож гин те. Чи ингээ сая гимтсэн бах сэтгэл зүйн тал дээр хүнд санагдсан бах. Хин нэгнэр өмөрөөсөө гэж чамааг өмөрөөсөө гэж чи бодсон бах. Одоо би яг ингээ те авгуудын чи өмнөс би ингээ одоо 30 гарсан хүн их чинь байна штэ те баг. Эйженч байж болохоор тий тэр хүмүүстэй ингээд хэлээд тий ерөн залах уу байсан чи яад юм бэ гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр яг төрж байгаа мэдрэмжээ бүрэн ойлгоод хүлээн зөвшөөрөөд тэр яг жоохон хүүхдийг та юу гэж тайвшруулмаар байна тайвшруулах хэрэгтэй. Өөрийгөө аргадчлаа тий мэдрэмжээ олоод мэдчлээ. Одоо юу хийх ёстой вэ гэдгийг бид нар мэдэхгүй штэ тий. Тийм болохоор одоо universe хэлнэ. За би эхлээд англиар уншаад өгчөөдөө хэдүүлээ гоё монголоор яриа те. Thank you universe for presenting me with this divine assignment for spiritual growth and healing. I'm ready and willing to show up for this assignment with love. I welcome your support. Show me where to go, what to do and what to say. I trust I'm being guided. гэж гуйна гэсэн үг. Тэгээ монголоор бол те одоо өвөг дээдс минь ээ эсвэл universe шууд юугаараа те universe бол тэнгэр минь ээ. Надад энэ гэрийн даалгаврыг энэ бие даалтыг хийх ёстой гэдгийг ойлгуулж өгсөнд гялалаа. Би үүнийг хийснээрээ хувь хүний болон сүнснийхээ хувьд хөгжих юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс би маш ухамсартайгаар бэлэн Тиймээс би энэхүү бие даалтыг хайраар, айдсаар биш, хайраар давхад бэлэн байна. Тиймээс таны дэмжлэгийг би хүлээж байна. Та надад хайчих ёстой вэ? Юу хийх ёстой вэ? Юу гэж хэлэх ёстой вэ гэдгийг зааж өгнө үү? Та намайг харж байгааг би мэдэж байна, тусалж байгааг мэдэж байна гэсэн утгатай. Тэгэхээр яг энэний дагуу биш байж болно. Өөрөө л яг дотроо чин сэтгэлээсээ та бодоод те одоо таны хувьд өвөг дээдсийн монгол хүн бол нэрээ ингэж монголчууд дээр үедээ гарын алгаа дээш харуулчихгүй дүүсэн гэсэн. Тэнгэрээсээ тэнгэр минь ээ. Би одоо энийг давах хэрэгтэй юм байна. Хүлээн зөвшөөрлөө. Та надад тусалж байгаа гэдгийг чинь би бас мэдж байгаа. Тийм болохоор надад одоо юу хийх ёстой вэ? Хайчих ёстой вэ? Зааварчилгаа өгнө үү гэлалаа гэж тусгачж болно. Ер нь бол тэгэхээр нэмэлт тусламж бид нар гуйх хэрэгтэй. Тэгээд ирэхээр гинтийн юм сонин зүйлс болдог. За тэгээд бидний 6-ах нь та яг өөрийнхөө талын хийх ёстой юм а бас хийх хэрэгтэй гэж тэгж байгаа. Тэгэхээр нөгөө лансын жишээн дээр нөгөө ланс маань жоохон найз охиндоо гомдоод ингээд алга болчиход байгаа шүү дээ тий. Нэг юм сонин байгаа нь угаасаа мэдрэгдэж байгаа. Тэгэхээр бидний яг зөвхөн өөртөөгөө харилцаж байгаа энэ сурах ёстой зүйлээс болоод эргэн тойрны хүмүүс автагдчихдаг, тэр зүйлд орчдөг. Тэр хүний буруу биш байсан мөртлөө нэг маргаан үүсчдэг ч юм уу, эсвэл бид нар шууд ингээд харилцаагаа хаачдаг ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд болдог. Тэгэхээр одоо бид нар яах ёстой вэ гэвэл тэрийгэ бүрэн хариуцаж одоо нөгөө хүндээ илэрхийлэх ёстой гэсэн үг. Тэр лансын жишээн дээр найз охиндоо хэлээд те би одоо ийм өмнө нь ингэж ийм мэдрэмжтэй байсан. Тэгээд одоо энэ миний давах ёстой зүйл байгаа. Би энийг давахд бэлэн байгаа. Ер нь бол ингэж ажиллаад эхэлсэн.
Харин яг чиний энэ ингээд энэ joke тоглоомнууд чинь ингээд яг миний тэр мэдрэмжийг сэргээгээд байсан юм аа. Тэгээд дараа нь одоо энэ ингэж надад нөлөөлөхгүй тул би өөр дээрээ ажиллаж байгаа шүү гэдгээ илэрхийлж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар байнгын хүчтэй байх шаардлага байхгүй. Манай нэг найзын ч юм уу те жишээ нь шүрээ залах юм чинь тэхгүй ах уу ч юм уу эсвэл чи цай чан чаддаг байсан юм уу ч юм уу те иймэрхүү өгнүүд ингээ багын залах уу гэж исэн гээ маань улам намайг гэмтээгээд байж болно. Тэгснэ би зөвхөн тэр багынхаа өөрийн тэр мэдрэмжээс болоод гоё сайн найзыгаа өөрөөсөө түлхсэн байж болно. Тэгэх юм бол очоод чи нэг тоглоомоор ингээйлсэн чи угаасаа ямар ч нөгөө санаа агуулаагүй чинь би мэдж байгаа. Угаасаа чи намайг мэдэхгүй ямар мэдрэмжтэй багасаа байсныг мэдэхгүй тэгэл зүгээр ингээд хэлсэн. Тэр чинь харин надад ингээд нөлөөлөгдөд би жоохон чамаас холдох гээд юм зүхтаад ч юм уу байсан юм байна. Тэг би өөрийнхөө энэ дээр ажиллаж байгаа шүү гэдгийг би найздаа очоо хэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол бидний бас нэг давах ёстой зүйл. Be vulnerable. Эмзэг бай. That's okay. Угаасаа хүн болгон юм байгаа. Ерөөсөө ямар ч юм юугүй те дотоод юм хэцүү мэдрэмжгүй, тухгүй мэдрэмжгүй хүн гэдэг бол нөгөө юу байдаг. Нарциссист энэ төр хүмүүс байдаг гэсэн шүү. Тэгэхээр бид хэдүүлээ нормал хүмүүс бол угаасаа л ийм эмзэг байж болно, гомдож болно те ямар ч утгагүй зүйл дээр гомдож байна гэдэг чинь танд өнгөрсөнд ийм нэг мэдрэмж үлдсэн байна л гэсэн үг шүү. Бүгдээрээ хамгийн сүүлийнхаа 7 дахь шатан дээр ирж байна. Тэгээ энэ нь бол ерөөсөө л welcome healing буюу healing гэдэг нь одоо идгэх. Тэгэхээр бид нар ингээд өнгөрсөн цаг дээрээ ямар нэг ялангуяа жоохон хүүхэд чинь бид нар ингээд санхүүгийн, хуулийн ямар ч тал дээрээ бие даасан байх боломжгүй ингээд юм бүрэн эмзэг болбраа хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр үедээ ингээд жоохон юм гэмтсэн байх магадaltaй гэмтэх ч юм уу те эсвэл зүгээр жижигхэн нэг жоохон сэтгэл юм үлдсэн байж болно. Тэрийгээ бид нар ингээд том болсныхаа дараа очоод ингээ эдгэж байгаа. Тэгээд ингэхдээ болвол угаасаа энэ эдгэх нь магадгүй бидний угаасаа хийх ёстой нөгөө гэрээний даалгавар давах ёстой зүйл маань байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ би одоо энэ амьдралыг бид нар амьдарч байгаа энэ зүйлийг давах ёстой магадгүй энийг давсныхаа дараа та бусад хүмүүс туслах одоо сүнсний даалгавартай ч юм уу хүн байж болно шүү дээ. Тэгэхийн тулд заавал өөрөө тэрийгэ төрүүлж хийдэг. Тэгэхээр одоо манай клиентууд дунд ч гэсэндээ тийм байгаа байхгүй. Жишээ нь ингээд нөхөртөөгөө айгүй том асуудалтай байжгаад давцсан. Тэрийг бол гэхдээ хэр баргийн хүмүүс хосууд давж чадхааргүй зүйлийг давж гарсан. Одоо тийм адилхан асуудалтай хосуудад тусалдаг. Гэт ингэхээр яг тэр зүйлийг давхгүй ингээл тойрол яваал гэсэн бол тэндэл байгаал байх боломжтой. Тэгэхээр ерөөсө бидний ингээд үүнээс цаашаа энэ зүйлийг давснаас хойш юу хүлээж байгаа вэ гэдэг нь бол үнэхээр эд шид байдаг. Тэгээ энэ номон дээр бас нэг сануулж хэлж байгаа юм нь бас ингээд хитрхи за би яг одоо ингээд хийл хийж байгаа нөгөөт нь хаа вэ яа ч нөгөө шууд ингээд шарх болоод идэгдэж ш бид нар гараад өссөн байвал юу нь яагаад анихгүй байна мэн гэдэг ч юм уу. Гэтэл чин яг энэ ингээд нөгөө нүдэнд харагддгүй учраас яарах үйл гарч ирдэг. Бити яараарай. Тэгээ Universe-ийг тэнгэрээс ингээд өгж байгаа зааварчилгаа нь угаасаа байгаа цаг хугацаагаараа ирнэ. Та өөрийнхөө хийх юмаа хийгээд тэ тусламж хэрэгтэй үедээ тусламжаа хилээд явж хахад бол ер нь болноо. Айл болох ингээд яарахгүй тэгээд өөрийнхөө харин ингээд мэдрэмж төрөх үед нөө надаа энэ мэдрэмж төрж байна. Яагаад энэ манд төрч үү гэдгээ дахиад яг нөгөө өмнөх степүүдээ ингээд хийгээд яваад байхад яг naturally өөрөө бүр ингээд цаанаасаа ингээд хийл хийж ирнэ. Тэгэхээр дараагийн удаа тэрийгээ та бүр яаж мэдэх вэ гэвэл бүр ингээд дараа нь өмнө нь би энэ дээр амар эмзэглдэг байсан чинь тоохоо болцсон биз гэж бүр тэгжин мэдэрнүү гэхээс нөгөө яг хараад ингээд шарх ханж байгаа юм шиг санагдахгүй. Гэтэл заримдаа шарх ханихаас өмнө захтандаг, идээ гардаг гэх мэтчлэн ийм зүйлүүд болдогтой адилхан сэтгэлийн хувьд ч гэсэндээ ингээд докторгүй үеуд бас гарч ирж болноо. Тэгэхээр ерөөсөө л процесстой итгээрээ та үүнийг би даалтаа ингээд би хүлээгээд авцсан, мэдрэмжүүдээ хүлээгээд авцсан, өөрийнхөө бага наснд өнгөрсөн цаг дээр очиод тайвшруулад, бясалгалаа хийгээд явж байгаа юм чинь угаасаа л танд идшид ирнэ. Тэгэхээр яаралтгүй гоё бүх ингээд үе шатуудаа мэдрээд яваарай. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.